Брэдэд ирсэн хүн бүр заавал Иволгийн датсанг зорин очдог. Иволгийн датсан нь Улаавд хотоос 36 км-ийн зайд орших бөгөөд Итгэлт хамбын ариун шүтээн залран байдаг Буддын шашны сүм хийдийн цогцол борнолээ. Тус датсан нь Орос улбаны улсын Буддын шашинтнуудын төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс ирэх сүсэгтэн олны зорин очих шашин мөргөлийн томоохон төв юм. Зөвлөл засгийн шашныг хориглох бодлогын золиос болж хаагдсан уг датсан 1945 онд дахин сэргээн нээжээ. Тус датсан нь Брэдэд сэргээн нээгдсэн анхны бурхны шашны хід болсон юм. Иволгийн датсан нь зөвхөн шашин номын төдийгүй түүх соёл, уран барилга, урлагийн ухааны төв юм. Тиймдээч уг хийдийг газрын хүмүүс зорин ирдэг билээ. Сүсэгтэн олон адис авч сүсэглэн залбирахаар ирдэг бол бусад газрын жуулчид дорн дахны ёс уламжлалтай танилцахаар ирдэг. Ирсэн хүн бүр амарлингууд хурч зөв зам өрөө олдог байна. Хүний ёсон үхлээс ангиж ирч бэлгийн чандад хүрч шидийг олсон Итгэлт хамбын ариун шүтээн тус хийдэд заларч байгаа. Тэрээр 1927 онд гүн бясалган бий барсан ч ариун шүтээн нь өнөө хүртэл амьд хിവэр оршсоор байгаа лээ. 1927 оны 6 дугаар сарын 15-нд хүний ертөнцийг орхиж жанж халсан. Түүнийг хэрхэн бий барсан тухай мэдээ байдаггүй тул бясалган өнөө хүртэл оршиж байгаа хэмээн үздэг байна. Тэрээр тэр өдөр өөрийн цогцыг хэрхэн модон авсанд оршуулах тухай захиад иргэн ирэх сургаал хайлтсан байна. Улмаараа таалалт өгсөн хүний хойдохын зам мөрийг засах харийн намшин ном унших хэмээсэн ч шавнараа үл зүрхэлсэн тул өөрөө ном уншихыг эхлүүлэхэд шавнар даган уншсан гэлээ. Их номын дунд Итгэлт хамб 75 наснда жанж халжээ. Ингээд шавнар нь хамбын загсан ёсоор түүнийг очир завлуулж хуш модоор хийсэн харцагтгийг оршуулжээ. Бурхны шашны ёсоор талигаачдын булшийг хөндөхөн цээртэй боловч Итгэлт хамб яг 30 жилийн түүний цогцыг эргэн гаргахыг загчээ. Түүний цогцыг 1955 онд Брэдэд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа нээсэн нь авс гэмтсэн эсрэг шалгахад оршиж байв. Түүний ариун биеийг тухайн үеийн эрх баригчдаас ихэд нуун гаргаж ирэхэд бие нь амьд мэт хിവэр харин өмсгсөн хувцас муудаж илэгдсэн байжээ. Тиймийн тул шинэ хувцас өмсгөн дахин оршуулсан байна. Энэ үйлийг дахин 1973 онд болсон их үерийн дараа давтан хийжээ. Улмаар 2002 оны 9 дугаар сарын 10-нд эрх баригчдын зөвшөөрлөөр ариун шүтээнийг гаргаж Иволгийн датсанд залжээ. Та бүхний одоо үзэж байгаа бичлэг дээр лам хувиргууд түүний булшийг нээж ариун бие шүтээнийг залан гаргаж ирж буй ховор бичлэгийг үзэж байна. Сүсэгтэн олон Итгэлт хамб бурхан багшийн сургаал намыг дагаж түүний зам мөрөөр замнан буян ном сайн үлсийн илрэл болсон бие ариун шүтээний үлдээсэн хэмээн үздэг. Түүний бие өндөр хийгээд жин нь он цагийн уртад огтоос өөрчлөгдөн хувираагүй 167 см өндөр 41 кг жинтэй хിവэр байна. Олон судалгаа шинжилгээ хийсэн ч түүний ариун бие өнөө хүртэл хувиралгүй хിവэр байгаа нууцыг шинжлэх ухаан тайлж эс чадсан. 2005 онд Орос улбаны улсын Буддын шашинтнуудын тэргүүн 14-р Бандиэд хамб дамб аюушив дахин ариун биеийг хөндөхгүй байх лүндэн буулгаж бүх био ангаах ухааны судалгааг зогсоон нандинсан байна. Мөн ариун шүтээний зураг бичлэгийг ойроос хийхийг нь хоригложээ. Үнэн сүсгтэн та бүхэн түүний ариун бие шүтээнийг зөвхөн өөрийн нүдээр л харж болно. Шүтээнд залбиран мөрөхийн тулд Иволгийн датсанд очиод шашны дэлгүүрээс хадаг аваарай. Хадаг барих ёсыг лам хувиргууд мэдэхгүй нэгэнд зааж өгнө. Нэг хадгийг нь шүтээнээ өргөж, нөгөөг нь өргөөнөөс гарахын өмнө танд очир зангилаагаар зангидаж өгдөг байна. Эд шашны зан үеийн ачаар та шүтээн лүгээ сүсэглэн залбирч мөргөн хүсэл юугаа айлтгах боломжтой. Иволгийн датсанд ирснээр та хүний амьдрал зөвхөн махан биеэр хязгаарлагддаггүй гэдгийг ойлгон таних ажгүй. Улаавд хотоос нийтийн тээврийн 130-104-р чиглэлийн автобусаар хурч очих боломжтой. Датсан руу нэвтрэхэд ямар нэгэн төлбөр төлөх шаардлагагүй.